Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Ухнагийн хүрэлцэх уулын явган цэргийн сургалт бэлгэлтэй танилцлаа. 2021 оны цэрэг татлага улс орон даяар явагдаж байна. Цэргийн хөгжмийн коллежийн бие бүрэлдэхүүн тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. 50 цагт байлдааны үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албаагчдын үйл ажиллагааны талаарх сурвалжлага мэдээллийг хүлээн авч үзээрэй. Энэ өдрүүдэд улс орон даяар хугацаа цэргийн ээлж татлага төлөвлөгөө хуваарийн дагуу явагдаж байна. Батлан хамгаалахын сайд сайхан байр тэргүүтэй салбарын удирдлагууд нийслэлийн зарим дүүргүүдэд ажиллаж цэрэг татлагын явц байдалтай танилцлаа. Энэ удаагийн цэрэг татлага COVID-19 цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлогоо. Иймд цэрэг татлагын комисс, эрүүл мэндийн яам, улсын онцгой комиссийн гаргасан зөвлөмжийн дагуу зохион байгуулалтыг халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахин явуулж байна. Цэрэг татлагын үздэг шинжилгээгээр халдвар илэрсэн тохиолдолд эмчилгээнд буцааж байгаа. Харин цэргийн албан татагтан очсон байлдагчаас халдвар илэрвэл тухайн ангийн эмнэлэгт тусгаарлан эмчилнэ. Харин цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан ч халдварын улмаас гэрийн нөхцөл болон эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа иргэдийн мэдээлэл цэрэг татлагын штабуудад байдаг. Эдгэрсний дараа цэргийн албан татах ажлыг дахин зохион байгуулна. За ковид гээд бас хөл хорой тэгээд одоо ажлын хувьд хичээл сургалтын хувьд бас тодорхой хязгаартай байсан учраас энэ ч бас нөлөөлж байгаа баг. Ер нь одоо цэргийн албаа хаачих ёо гэсэн юм байна. За өвчмөний хувьд бол энэ ковидын цар тахлын дэглэмийг мөрдөх, за энэ ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг улс орноор авчирсантай холбогдуулаад халдварт өвчний тохиолдол бол маш их хэмжээгээр буурсан байна. Сүүлийн жилүүдэд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар Батлан хамгаалахын яам, эрүүл мэндийн яам, орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтраад тодорхой арга хэмжээ авсан үр дүн нь гарч эхэлж байна. Улмаар эрүүл мэндийн үзлэг тэнцэх залуусын тоо 10-аас 20% нэмэгдэжээ. Тус цэрэг татлагын байранд өчигдөр 500 гаруй залуус үзлэг шинжилгээнд хамрагдсан. Үүнээс 40% нь өвчний улмаас чөлөөлөгдөж, 60% нь тэнцсэн байна. Өмнө цэрэг татлахын үзлэгээр 60% нь чөлөөлөгдөх байсан бол энэ жил 60% нь тэнцсэн сайн мэтэй байна. Тийм мэдээж иргэн үнэвдэг хүлээс үүрэг хариуцлах гэж бол байгаа. Тэндээ хууль заасны дагуу хугацаа цэргийн албаг бол хаасан дээр гэж боддог. Тий. 361 одоо явах гал гэж байна. Гоё. Хэрнээ багаас мөрөөдсөн цэргээр цэрэг явах тий. Одоо л 2 жил нөгөө карантин гэдэг цэргийн зарлал ирв. Манай улс бүх нийтээрээ цэргийн алба хаах хуультай мөртлөө өнөөдөр нийт залуучууд иргэдийн 7-оос 8% нь л цэргийн алба хааж байна. Бүгдийг хаалгахын тулд тогтолцоогоо эргэн харах ёстой. Иймээс Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлцэхийн 2021 оны 9-р сарын 17-ны өдрийн 48 дугаар захирамжаар хугацаа цэргийн албаны нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэн залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бэлдрийн хүмүүжил олгох, мэрэгжил боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн бодлого тодорхойлох, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд өнөөгийн нөхцөл байдалд санал дүгнэлт боловсруулж, судалгаанд суурилсан дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Ирж байгаа залуучуудын дотор оюутнууд бас нэлээд жинд арж байна. Нийт энэ цэргийн албанд ирж байгаа залуучуудын нэг 20 орчим хувь нь оюутнууд байна. Оюутнууд жилийн чөлөө авах, эсвэл онлайнаар үргэлжлүүлэн суралцах боломжоо судалсан байна өөрсдөө. Цэргийн анги байгууллагад онлайнаар сургалтаа явуулах боломжтой юм байна гэж зарим нь хэрэгээ ярьж байна. Тэгээ тэр нөхцөлийг бид одоо хангахтлаар цэргийн анги байгууллагуудаа чиглэх шаардлагатай юм байна гэж үзэж байна. Яа, бөөс 1-р курс оюутан. Тэгтээ шинэ жилийн аваад ирсэн. Тэгээ одоохондоо явж байгаа. Тэгээд өндөр метр 82. Тэгээд юу тэг 32 дараа ингэ тойролцсон. Хүнд таруул. Ямарсан явах чад баяртай л. Цэргийн алба хааснаар цэргийн мэрэгжил эзэмшнэ, энгийн мэрэгжил эзэмшүүлнэ. Улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон, төрийн албанд ажиллах боломж нээгдэнэ. Үгээрч зогсохгүй хөөхөн бүр ажил хөдөлмөрийн төртэй болно. Иймд иргэнийхээ үргийг ухамсарлан биелүүлж, албаа нэр төртөө хаахыг хүсье. Энэ жил түүхт 30 жилийнхээ ойтой золгож байгаа цэргийн хөгжмийн коллежийн бие бүрэлдэхүүн үндэсний хэмжээнд өрнөж байгаа тэрбум мод хөдөлгөөнд нэгдлээ.
Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгтүчний ерөнхий командлагч Ухнагийн хүрэл бүхний санаачилсан 1 тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах яам, зэвсэгтүчний жанжин штаб, төрлийн цэргийн командлал, нэгдэл ангийн цэргийн албаагчид нэгдэж манлайлан оролцсоор байна. Тухайлбал үндэсний Батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн коллежийн бие бүрэлдэхүүн Шархад сургалтын нэгдсэн төвийн байрлалыг түшиглэн 300 мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа. Үндэсний Батлан хамгаалах сургуулийн 100 жилийн цэргийн хөгжмийн коллежийн 30 жилийн ог тохиолдуулаад цэргийн хөгжмийн коллежийн хамт олон Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модны аянд бол нэгдэж байгаа. Шар хадны сургуулийн төвд одоо оюутан сурагчдыг одоо зэрэг их оронжлоор хүмүүждэх энэ хүрээнд одоо бас урайлан дуудаж 10 жилийн хугацаанд одоо энийгээ сайхан ногоон цэцэрлэг түрээлэн болохыг одоо мөрөөдөж байгаамаа. Энэ мөрөөд өсөлт маань одоо юу гэдэг энэ оюутан цэрэг эрдэмтэн багш эдэд идэвхтэй оролцсон бүрэн дүүрэн итгэл найдвартай байна. Бид бүхэн энэ хүү сайхан байгальдаа ээлтэй ногоон орчноо гэсэн зүрх сэтгэлтэй нэгэн зорилгоор энэ хүү их үлсэд нэгдэж байна. Ингээд бид бүхэн маш их баяртай байна. Энэ жил үндэсний Батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн коллежийн 30 жилийн тохиож байна. Үүсэн байгуулагдсанаас өнөө хүртэлх хугацаанд сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй эрхлэн явуулж нийт 500 гаруй боловсон хүчинг төгсгөж Монгол улсын зэвсэгтүчний урлагийн салбарт мэрэгжлийн өндөр ур чадвартай олон улсын жишгт нийцсэн мэрэгчлэтнүүдийг бэлтгэсээр байна. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгтүчний ерөнхий командлагч Ухнагийн хүрэлцэх Монгол улс холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэгтүчний хамтарсан уулын явган цэргийн 3 дугаар шатны сургалтын үйл явцтай танилцлаа. Монгол улсын зэвсэгтүчин холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэгтүчний хамтарсан уулын явган цэргийн 3 дугаар шатны сургалтын үйл явцтай Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх болон Батлан хамгаалах яам зэвсэгтүчний жанжин штабын удирдлагууд танилцлаа. Монгол улс холбооны бүгд найрамдах Герман улсын Батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэж амжилттай хөгжиж ирсэн. Тухайлбал хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд 2009 онд цэргийн нууцыг харилцан хамгаалах тохиролцоо, 2011 онд засгийн газар хоорондын Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хилцээр байгуулагдсан билээ. Энэ хүрээнд тусгай хүчний цэргийн командлалын уулын тусгай батальон буюу зэвсэгтүчний 331-р ангийн бие бүрэлдэхүүнийг уулын тусгай бэлтгэл, уулын байлдааны ажиллагааны арга техникт сургах, бие даан уулын сургалт зохион байгуулах, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбооны бүгд найрамдах Герман улсын уулын явган цэргийн туршлага сургамжийг нэвтрүүлж хамтарсан сургалт бэлтгэлийг явуулж байна. За тэгэхээр сургалт маань 2019 оноос л эхэлсэн байгаа. Тэгэд 19 оноос хойш ковид цардхал гарснаас болоод 2 удаа сургалт маань хойшилсан. За энээс болоод бас цэргийн албаагчдын маань Монголын одоо суралцж байгаа цэргийн албаагчдын чадвар энийг дагаад бас жоохон суларсан. Ягаад гэвэл 2 удаа сургалт маань хойшилсан учраас гисэн хийдий ч одоо өнгөрсөн жил миний би Баяуулгийн аймгийн Сагсаа суманд бас одоо энэ сургалтын талбарыг жижиг хэмжээний сургалтын талбарыг бас төхөөрөмж өгсөн байгаа. За энээс үүдээд бол цэргийн албаагч нар энэ жил харж байхад бол зуны үйлрэлт ялангуяа өөрсдөө дотооддоо энэ сургалтыг явуулах боломжийг бий бүрдүүлснээрээ цэргийн албаагчид одоо эрс сайжирсан гэдэг нь харагдаж байгаа. За энэ жилийн сургуулийн онцлог гэх юм бол анх удаа бид манай зэвсэгтүчний 331-р анги гэрээ зэрэгтэй боллоо. За гэрээд 7 зэрэгээ бид энэ удаагийн сургалтанд агшин шатныхаа сургалтанд авчирч сургалтанд хамрууллаа. За мөн жижиг бүлгүүдийн байлдааны ажиллагааг уулархаг орионд шууд зохион байгуулан явуулж байна. За уулархаг орионд мөн 12 цэргийн албаагчийг сурагч багшийн төвшөнд сурган бэлтгэж байна. Эдгээр 12 цэргийн албаагч маань 23 оноос Герман улсад одоо сургалтанд хамрагдаад сурагч багш гэсэн мэргэжил зэрэг одоо ирэх авж байгаа. За мөн энэ сургуульд бас 2 жил дараалаад эмэгтэй цэргийн албаагчтай хамрууллаа. Энэхүү сургалт нь 2021 оны 10 дугаар сарын 4-өөс 28-ны өдрүүдэд зэвсэгтүчний сургалтын нэгдсэн төв, горох тэрэлжийн байгалийн цогцлборт газруудад байлдааны буудлага, уулын бэлтгэл сургалт, уулын сургагч багш бэлтгэх гэсэн төрлүүдээр явагдах юм а. Хоёр улсын зэвсэгтүчний хамтарсан тус сургалтад 100 гаруй цэргийн албаагчид оролцож байна. За энэ удаад одоо сургалт маань 2 газар явагдаж байгаа. За нэг нь одоо сургалтын нэгдсэн төв дээр, зэвсэгчний сургалтын нэг төв дээр байлдааны буудлагатай тавших байлдааны ажиллагаа сургалт явагдаж байгаа. За тэрэлжийн газар орон дээр бол баруун салаа энэ орчимд уулын бэлтгэлийн сургалт, ууланд авирах, уулнаас буух, ууланд олсон дам тавих, ерөнхийдөө одоо уулын өндөрлөг бүсэд үүрэг гүйцэтгэх энэ ажиллагааны зэрэг албаагчдыг сургамж татгалзуулж байна.
Also prinzipiell bin ich ja nur Тэгэхээр миний би одоо энэ сургалтанд бол одоо дэмжлэгийн буюу одоо эмчээр оролцож байгаа. За тэгээд сургалтын миний харж байгаагаар бол одоо ялангуяа 5 толгойд явагдаж байгаа сургалт байлдааны бодлоготой сургалт бол амжилттай явж байгаа. За миний би энд байрлаад яг уулын авиралтын уулын бэлтгэлийн сургалтаа оролцож байгаа. За энэ сургалт бэлтгэл бол маш сайн явж байгаа гэж би харж. Жил бүрийн төлөвлөгөөт уулын явган цэргийн хамтарсан сургалтыг тасралтгүйгээр зохион байгуулж явуулах нь цэргийн албаагчдыг уулрах газрын ойнд байлдааны үүрэг гүйцэтгэх, тусгай тоног төхөөрөмж ашиглан уулын бартаа саадыг давандуулж, хөдөлгөөн үйлдэх арга техникт сурган дадлагжуулж, тэдэнд бие даан уулын сургалт зохион байгуулах шалгуух эзэмшүүлж, сургалт явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм а. Түүнчлэн Монгол улсын зэвсэг түвшинтэй хамтран үүрэг гүйцэтгэж, Монгол цэргийн нэр хүнд мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэлийг дэлхийн тавсанд батлах, мэргэжлийн зэрэг зүйрлсэн зэвсэг түвшнийг бүрдүүлж, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн чухал ач холбогдолтой сургалт болж байгаа гэдгийг Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Ухнагийн хүрэлцэх онцолж байсан юм а. Зэвсэг түвшний цэргийн албаагчид 50 цагт байлдааны үүрэг гүйцэтгэж, хамгийн эрсдэлтэй нөхцөлд эр зөрөг тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа дайжлан үүрэг гүйцэтгэж байдаг. Тодорхойлбол энэ онд 15 жилийнх нь ой тохиож байгаа зэвсэг түвшний тэг 84-р ангийн тесэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг юм. Тус бүлэг нь улсын хэмжээнд зэргийн зориулалттай тесэрч дэлбэрэх зүйлийг олж илрүүлэх, тээвэрлэх, тесэлж устгах, аюулгүй болгох үүргийг гүйцэтгэж, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажилдаг, бэлтгэгдсэн чадварлаг мэргэжлийн бүрэлдэхүүн юм а. Дуулга студийн уран бүтээлчид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр хайгуул устгалын бүлгийн үйл ажиллагааг онцоллоо. Зөвсгөлтийн жанжин став шуурхай жижиг хурандаа Буянбат үүрэг чиглүүлж байна. Баян зүрх дүүргийн цагдаагийн газраас ирсэн дуудлагыг дамжуулж байна. Баян зүрх дүүргийн 22 дугаар хороо хорих 467 дугаар ангийн хойч жалгамж төсөл дэлбэг аюултай байдлын сум галт хэрэгсэл илэрсэн байна. Олонгдох зааврын дагуу арга хэмжээг авч хэлжээ. Мэдээ авлаа. Мөнгө төсөлтэй байна. Инженер бүлэг дуудлага байлаа. Шоогат зүр задлж байна. Инженер бүлэг дуудлага байсан. За, инженер бүлгээ бэлтгэсэн. Бэлтгэж дүүргийн 22 дугаар хараад орчлон 460 төгрөг ингээ одоо хашаанаас хойд тал ганц судгийн юу цаана хооны хогийн цэг хооронд одоо нэг байдгийн сум төлсөн байна. Энийг очиод дуулгын дагуу очиод энд цагдаагийн амгалт авсан байгаа. Дуулгын дагуу очиод аюулгүй бол бүлгийн аюулгүй чанцаг бүлгээ бэлтгээд бүлгээ үлдэхдээ надад хэлээ. Тэргээд хоо за өнөөдөр бүлгээр үүрэг гүйцэтгэх нь 1-р бүлгийг миний бие 2-р бүлгийг бичлэг санжаад орж хариуцж авч явна. За ахлах саперчин ахлагч Нямдава сургагч ахлагч Алтан даш. Саперч нар ахлагч Эрдэнэчр ахлагч Чулуун төмөр сум галт тэрлийн мэргэжилтнэр ахлагч Болтуйг за газар орон дээр очиод машинаас буухыг хориглоно. Эхний ээлжинд миний бие ахлагч Нямдава бит хоёр очиж сумыг шинжилнэ. За үүний дараагаар та бүхэнд хийх үүргээ чинь дахин тодтогноо. Зөв үү? Тийм. Асуух зүйл байна уу? Машинда.
Шүгүр инженерийг ямар сонсч байна хариулъя. Шүгүр инженерийг сайн сонсч байна үлээ. За инженерийн 1-2 дугаар бүлэг 10 цэргийн албаагч 2-1 техниктэйгээр хөдөлгөөн үлдэхэд бэлэн боллоо. Инженерийн 1-2 дугаар бүлэг хөдөлгөөн үлдэхэд зөвшөөрлөө. Инженер мэдээ авлаа. Зэвсэг түвшний тэг 84-р ангийн тесрэж дэлбэрэх зүйлийн хайгуул устгахын бүлэг нь Улаанбаатар хот болон орон нутагт цэргийн зориулалттай тесрэж дэлбэрэх аюулгүй зүйлийг илрүүлэх, тээвэрлэх, устгаж аюулгүй болгох үүргийг хүлээхээс гадна зэвсэг түвшний нэгтгэл анги байгууллагуудын олон улсын хамтарсан дадлага сургууль, байлдааны буудлagaтай хээрийн сургуулийн үед бүх төрлийн зэвсэглэлийн баарсан, гатсан, дутуу буюу тесрээгүй үлдсэн сум галт хэрэглэлийг аюулгүй болгох, устгах үндсэн үүргийг гүйцэтгэдэг юм. Зэвсэг түвшний тэг 84-р ангийн тесрэж дэлбэрэх зүйл хайгуул услын бүлэг нь зэвсэг түвшний жанжин штабын 2006 оны тушаалаар анх үүсгэн байгуулагдчихсэн. Үүсгэн байгуулагдсанаас хойш 50 цагийн үүргээр Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа цэргийн зориулалттай галт хэрэглийг устгах, төрийн хэмжээний айлчлалын зам маршрутын үзлэг, аюулгүй байдлыг хангах үүргийг нэр төртөө гүйцэтгэж байна. Тус үйлэг нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш олон удаагийн дуудлагаар Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа цэргийн зориулалттай галт хэрэгслийг устгаж, аюулгүй байдлыг хангах энэ ажлуудыг зохион байгуулж байна. Үүний тод жишээ нь одоо Дархны төмөрлөгийн үйлдвэр, Говь Сүмбэр аймаг, Сайн Шанд, замын үдэд одоо илэрсэн томоохон хэмжээний галт хэрэглийг устгах одоо үүргийг нэр төртөө биелүүлж байна. Нэг бүлэгт бол 6 цэргийн албаагч мөн 2 үнэрч нохооны ийм бүт зарамтайгаар ажилладаг. За бүлгийн дарга маань офицер дэслэгч. За бусд нь бол Батлан улс сургуулийн ахлагчийн сургуулийг төгссөн. Мөн одоо Америкийн нэгдсэн улс, Энтхэг улс, за Оросын холбооны улс, Ихмэцэслэн ийм улсын зэвсэг түвшний бие бүрэлдэхүүнтэй яг энэ төрлөөр бол хамтарсан сургууль дадлагыг хийдэг. За мөн энэ дотор маань манай салааны захирагч бүлгийн даргандар, за дээрээс нь энэ ахлах саперчин Ихмэцэслэн энэ албаагчид маань бол холбооны бүгд найрдах Герман улс, за Америкийн нэгдсэн улс, Ихмэцэслэн ийм улс орнуудад очиж энэ чиглэлээр яг энэ тесрэж дэлбэрэх зүйлийн хайгуул устгахын чиглэлээр сургалтанд хамрагдсан юм бүрэлдэхүүн байгаа. Тесрэж дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг нь 24 цаг байнгын бэлэн байдлын өндөр түвшинд ажиллаж, яралтай дуудлага хүлээн авч, ард иргэдийн амар амгалан аюулгүй байдлыг сахин хамгаалдаг өндөр эрсдэлтэй бөгөөд хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг албаагчид юм. За сая дуудлага аваад тухайн газар орон дээр ирлээ. Энд ч 120 мм-ийн миноматын мин байлдааны тесрэг аюултай тийм мин байсан. Нөгөөх нь болохоор 115 мм-ийн сургуулийн зам байсан. Энэ хувцас болохоор Канада улсад үйлдвэрлэсэн UD7 маркийн тесрэж дэлбэрэх зүйлд хамгаалтын хувцас байгаа. Энэ хувцас маань нийтдээ ингээд 56 кг 1 кг хүртэлх тесрэг байцны дайтай тийм тесрэлтэнд энэ хувцас маань хамгаалдаг байгаа хүний биеийг. Хэд бол дуудланд бол одоо маш хурдан дайралт боломжоор хөдөлгөөний айлгүйг хангаал. Тэгээд хамгийн түрүүнд л одоо шуурхаад айлгүй газар орон дээр очиж айлгүй бол харамж явахын тулд хамгийн шуурхаад очих шүү дээ. Манай тесрэж дэлбэрэх зүйлд хайгуул устгахын бүлэг маань оронтойгоор албаны 6 нохойтой. За албаны 6 нохой маань 3 бүлэгтэй 2-2-оор хуваагдаж үүрэг гүйцэтгэдэг байгаа. За ингээд аюултай газар оронд албаны нохойнууд маань үнэрийн чиглэлээр хвчлэн үүрэг гүйцэтгэдэг байгаа. Аюултай тесрэх зүйл галт хэрэглэлийг бүлгийн гишүүдээс урьдчилан очиж илрүүлдэг. Хүнийг болон цэргийн албаагчдыг болон өөрсдөө аюулаас хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. За тэгээ нохойны манд ашиглах бүлэгт ашиглаж байгаа давуу тал нь юу вэ гэхээр за 4 нохойгоо бид нар бол яг үндсэн тесрэх байцын чиглэлээр үнэртүүлэх үнэрийн чиглэлээр сургасан байгаа.
Хоёр нохоо маань дайрал харуул хамгаалтын чиглэлээр сурсан. Хайгуул устгалын бүлэгт жилд дунджаар 30-аас 40 удаагийн дуудлага ирдэг байна. Тэдгээр энийг бол өнгөрсөн 9-р сард Төв аймгийн Борнуур сумын төмрийн үлдвэрт илэрсэн байлдааны сум байсан юм. Албаагчид дуудлагын дагуу тухайн газар районд түргэн шуурхаа очиж шаардлагатай арга хэмжээг энэ дэрв хэрэгжүүлэн сумыг аюулгүй болгож устган болзошгүй эрсдлээс иргэдийг хамгаалсан юм. Хизээ ирснийг бол тодорхойгүй байхгүй. Урд нь ингээд зөндөө их машин төмөр буулгацсан байсан учраас 11 жил болж байна. Яг аль төвд нэртэй мэдээ баа. Ялгаж исэн хүмүүс маань ингээд өөрсдөө нэг цаанаас үйлдвэрийн дотоод журманд өөрөө юу болохыг нь мэдэхгүй ч юм уу альсвал битүү даралтцсав тийм зүйлүүдийг зүсэх хайлуулах тийм ажиллагааг хоригдсан байдаг болохоор 11-ний өдөр ийм сумны хэлбэртэй юм байна гэдэг. Тэгээд сумын цагдаа дуудаад хамгаалтанд аваад тэгээд энэ цаашаа ажиллагаанд явагдсан байна. За 2021 оны 9 сарын 11-ний өдөр сумын онцгой комист тусмын нотод үйл ажиллагаа явуулдаг төмөрлөгийн үйлдвэрт ачтаж ирсэн төмөрийн хаягдал дотор байлдааны сум байж болцсгүй хэлбэртэй ийм төмөр ачтаж ирсэн тухай дуудлага ирсэн. Үүний дагуу сумын онцгой комиссаас бүрэлдэхүүн ирж үзэж хэрэг зургажуулаад тэгээ үүнийхээ мөрөөр аймгийн онцгой байдаг комист боломжлаад боломжсны хариуд төвчний жанжийн штаб хүсэлт гаргав. Гэсэн өөр даалгаврын дагуу жанжийн штаб үүрэг албан бичиг явуулаад тэгээ өнөөдөр ингээд тэг 84-гээр ангиас мэрэгжлийн баг ирээд уг байлдааны галт хэрэгслийг устгуул ажиллагаа одоо явуулж байна. За сая бидний олж илрүүлээд олсон одоо онгоцны бөмбөг P50-ыг устгах процесс явагдаж байна. Өнөөдрийн байдлаар бол бид нар тэслэгээний аргыг бол ер нь 3 төрлөөр хийдэг. Цахилгааны аргаар, алсын удирдлагатай амун галын аргаар гэж. Өнөөдрийн үед бол бид нар галын аргаар тэслэгээ хийж онгоцныхоо P50 бөмбөгийг устгана. Тэгэхээр P50 бөмбөг маань өөрөө 800-аас 1 км-ийн радиуст өнөөл учруулах тийм аюултай бөмбөг байгаа. Тэгэхээр 800-аас км-ийн зайд бол радиуст бол ямар нэгэн хүн мал амьтан эд хөрөнгийг холдуулсан байх шаардлагатай. Яг өнөөдрийн тохиолдолд бол газар орноо бид нэр сонгоод хүн мал амьтангу энэ жалгыг бол сонгож авлаа. Хэрв иргэн та цэргийн зориулалттай тесэрч дэлбэрэх зүйлийг олсон, илрүүлсэн байж болзошгүй гэж үзвэл холбогдох дүрм журмын дагуу уг зүйлийг хөндөх, хөдөлгөхийг хатуу хориглох бөгөөд тухайн газар оронд аль болох хүн мал амьтан ойртуулахгүйгээр тэмдэглэж, яралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэх улмаар мэрэгжлийн бүлэгэртэл хамгаалалт давхуулах үүрэгтэй. Ард иргэдтэй одоо зөвлөмж мэдээлэл хүргэхэд бол иймэрхүү цэргийн зориулалттай сум галт хэрэглэл ямар нэгэн ийм тесрэг дэлбэрэх зүйлийг олж илрүүлэх юм бол одоо яаралтай холбогдох байгууллагуудад мэдээлэл өгч одоо түүнийг хөдөлгөх хөндөхийг одоо хориглоод түүнд одоо хүн мал амьтан хүрэхээргүй аюулгүй бүсийг одоо үүсгэж ингээд дараагийн мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөх нь зүйтэй. Иргэдтэй анхааруул хэлэхэд төмөрийн хог хаягдалд ийм байлдааны сум хэрэгсэл байхгүй байх тийм боломж байхгүй. Олдох магадлал ихтэй байд юм байна. Иргэд нь өөрсдөө сандаа сэрэмжтэй бай. Тэгээ ер нь бол манай сумд урд нь ийм дуудлага, ийм тохиолдол бүртгэж байгаагүй юм байна. Ер нь бол Тесэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг нь
тодорхой тооны алба багштаас бүрдэн хүн бүр тус тусын үүрэг гүйцэтгэхээс гадна харилцан зөвшөлтсөж багийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай зарим төрлийн тусгай ажиллагааг хамтран зохион байгуулдаг байна. 2010-2014 онуудад бол манай улсад маань террорист үйлдэлийн шинжтэй ийм үйл ажиллагаа явагдаж исэн. За энэ нөхцөл байдал бол бид нар үндэсний аюулгүй байдлыг тусгаасан чиг үүрэг өгөх байгууллагуудтай хамтран тухайн үйлдэлийг бол таслан зогсоох үйл ажиллагаанд оролцож ийм амжилттайгаар зохион байгуулж байсан. За энэ хүү албанд би 2020 онд суулаад өсөөд төвчний техникийн 4 ангид жилийн хугацаатай ажиллаж байна. Тэсэд дэлгэрүүлж хайгуул ус төрлийн бүлгийн дарга томилттой байсан. Бүлгийн даргын гүйцэтгэх үүрэг бол бүлгээ гүйцэтгэх удирдан зохион байгуулах, бүлгийн үйл ажиллагааг хянах, зааварчилгаа өгөх, тухайн газар оронд илэрсэн тохиолдолд бүлгийг шуурхай бэлдэж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөн сахиж бүлгийг удирдан зохион байгуулна. Зэвсэг түвшний тэгн 84-р ангийн тесрэж дэлбэрэх зүйлийн хайгуул устгахын бүлэг нь үүссэн байгуулагдсан цагаас хойш 15 жилтэйгээ золгоод байна. Ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэн Эрдэнэт хүмүүний алтан амь, элэг бүтэн амьдрал, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалдаг инх цагийн баатруу та бүхэндээ 15 жилийн өмнө баярын мэнд хүргэе. Та бүхэнд ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. За энэ жил бүлгийн маань үүсэн байгуулагдсны 15 жилийн ой дохиож бид бүгд ойдоо зориулж одоо тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна. За үүний нэг жишээ бол тесрэг дэлбэрэх зүйлийг аюулгүй тээвэрлэх зориулт өгөхийг тусгайлсан хамгаалттай юм чиргүүлийг дотоодын нөөц бололцоогоо ашиглан хийж гүйцэтгэлээ. За чиргүүл маань дөрвөн талаараа хамгаалагдсан лист төмөр, элсэн хамгаалттай тодорхой хэмжээний тесрэлтийг бол гадагшаа тээвэрлж явж байх үед гадагшаа ямар нэгэн байдлаар хүн, мал амьтан объектэд ямар нэгэн аюул учруулахаас одоо сэргийлсэн, саармагжуулсан ийм тээвэрлэх зориулт өгөх ийм чиргүүл байгаа. Тийм элсэн хамгаалттай, лист төмрийн хамгаалттай, дээрээс нь дотор талдаа бол ийм эрзэний хамгаалттай учраас гадагшаа ямар нэгэн тесрэлтийг бол тодорхой хэмжээнд сааруулж тээвэрлэх үед тесрэж дэлбэрэх зүйл тесэрсэн тохиолдолд аюулыг юм бууруулах юм байгаа. За дээрэс нь энэ талдаа бол багаж тоног төхөөрөмжөө тээвэрлж очиж явахаас гадна албаны үнэш нохоогоо тээвэрлээд аваачихын зорилттой. Энэхүү бүлэгт үүрэг гүйцэтгсэн чөлөөнд байгаа ахмад ажилт одоо ажиллаж байгаа офицер ахлагч нартаа түүхт 15 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэлтэйгээр иргэн уулзлаа. Баяртай.